Бизнесийн удирдлага менежмент сонирхдаг судалдаг хүмүүст үзэхэд тохиромжтой кинонууд Part 3. Steve Jobs 1984 онд компьютерийн ертөнцийн шинэ эрэнд шилжиж байсан үе. Apple компани үүсгэн байгуулагч Steve Jobs Macintosh-ыг танилцуулахын өмнөх мөчид тайзны ард нэгэн хүний хувийн түүх, дотоод тэмцэл, бүтээл сэтгэлгээ, харилцан хүндлэл, зөрчил бүгд зэрэгцсэн уршин. Steve Jobs кино 3 үеэр дамжин өрнөдөг. Macintosh, Next, iMac. Энэ гурван бүтээгдэхүүний танилцуулгын өмнөх цөөн хэдэн цагийг л бид энэ киноноос үзнэ. Гэхдээ тэрхүү богино мөчүүдийн дундуур Steve Jobs-ийн амьдралын гүн гүнзгий сэдвүүд давхар дэлгэгдэнэ. Тэр бол алдар нэрт хүрсэн удирдагч, гэхдээ тэр нэгэн зэрэг уран бүтээлч, аав, хамтрагч, мөн зарим үед хүнд хүүхэн. Кино түүнийг бахархмаар амжилттайгаар биш, харин түүний дотоод зөрчил, бусдын итгэлцлийг олж авах тэмцэл, төгс төгөлдөр тэмүүлэх байнгын эрэл дунд харуулдаг. Кинонд гардаг харилцаанууд буюу охинтойгоо хамтран зүтгэгч Стив Возник, X найз бүсгүй, багийн гишүүдийн хийсэн яриа нь Jobs-ийн дотоод сэтгэлийг илчилнэ. Заримдаа тэр уучлалт гуйхаас татгалздаг. Заримдаа тэр зүгээр л хүссэн зүйлдээ хүрэхин төлөө хэн бүхнийг үл ошоодог. Steve Jobs бол технологийн хувьсгалын тухай кино биш. Энэ бол хувь хүний өөртөөгөө хийсэн зөрчил, амжилт ба хариуцлага, авьяас ба харилцааны уялдаа ямар эмзэг, нарийн байдгийг ойлгуулах нам гүм түүх юм.